Ана нэртэй нэгэн сувилагч бүсгүй амралтаасаа гэрлүүгээ автобусаар харж яваагаар кино эхлэх ба автобусанд түүнээс гадна өөр ганц л зорчигч байсан нь Фредди гэх зурагтнымын зураач ир байдаг. Тэр Анаг сонирхон яриа өдөж тэд хуршууд болохоо олж мэдэх бөгөөд Фредди түнд саймширан Анагийн хүрэг зургийг зурж өгтөл автобус гинт ямар нэг зүйл мөргөнө. Ингээд Анагийн хүүхэд насны дурсамжийг харуулхад тэр нагц эгчтэй өөрийнхөө бичсэн жүжигийг тоглож үзүүлж байх ба Ана энэ талаар зүүдэлсэн байдаг. Тэр орондоо сэрээд ажилласаа хоцорч байгаагаа мэдэн яаран бэлдэж эхлэх ба толиндоо хараад цугных нь ус маш урт ургасныг анзааран ихэд гайхна. Удалгүй Анаг ажил дээрээ ирэхэд эмнэлэгт хинч байхгүй байх ба утас зурагт ажиллахгүй бас хяналтын камерын дэлгэцээр зүгээр л жирэлцсэн дүрс гарч байдаг. Ганц дуу хураагчаас л ямар нэг ойлгомжгүй дуу гарч байсан ч 3 сарын 13 гэсэн он сар өдөртэй байсан нь Анагийнхтай таарахгүй байдаг. Ихэд айж балмагцсан Ана машинаа унан хотоор явж айлуудын хаалгыг тогшин хүн байгаа эсхийг шалгаж эхэлсэн ч тэр ганц ч хүн байтугай амьд нь ч олж чаддаггүй. Аргаа барсан Ана гэртээ буцаж очиод унтах гэж оролцсон ч хаа нэгтээс чанга хөгжмийн чимээ гарах сонсогдож тэр шалгаж үзэхээр явдаг. Ана хөгжим гарч буй байшинд ирээд Фреддиг олох ба Фредди ч мөн түүнийг автобусанд хамт явж байсан эмэгтэй болохыг танина. Тэр Анатай л адил ямар ч амьд хүн олж чадаагүй тул тэд хамтдаа цагдаагийн газар дээр очсон ч цагдаагийн газар ч мөн ил хол хоосон байх бөгөөд бүх холбооны хэрэгслүүд нь ажиллахгүй байдаг. Гинэт Ана самбар дээрх зураг олж хараад төмрийн тухай дурсамжаа эргэн санах ба Фредди харин энэ үед хэрэг болж магадгүй гэд гарбуу олж авна. Дараа нь тэд Анагийн машинд Сүүн хотоос гарахаар явсан ч бүтгэн хар манан замыг нь хаадаг. Фредди мананд хурч үзэх гэж оролцсон ч биеийн тавгөрхсөн тул тэд өөр замаар явахаар шийдсэн ч тэнд ч ялгаагүй манан татсан байх ба Фредди манан хот руу нүүж байгааг анзаарна. Улмаар тэд хотод буцаж ирээд дээвэр дээр гарч өтгөн хар манан хотыг бүхэл талаас нь хүрээснийг харах бөгөөд дараа нь дахиад л машиндаа Сүүн сэжүүр хайхаар хотоор явж Ана хүүхэд байхад нь хаагдсан хоолны газрыг олдог. Тэднийг хоолны газарт ороход дүүрэн хүмүүс байсан ч хинэн ч Ана Фредди хоёрыг харж бас сонсож чадахгүй байдаг. Фредди гадаач бас хүмүүс явж ихснийг хараад гарч тэдэнтэй ярих гэж оролцсон ч тэд ч бас түүнийг харахгүй байх бөгөөд тэр зарлалын хуудаснаас хүүхэд байхад нь болдог байсан багт наадан болох гэж байгааг олж мэднэ. Харин Ана өөрийгөө нагц эгчлүүдтэйгээ хоолн зохиолоо бичиж байгааг олж харах ба тэр нагц эгчтэй хүрэх гэсэн боловч бүх зүйл замхран алга болж тэд хэсэг хугацаанд 1992 он руу буцснаа ойлгодог. Ингээд тэд хоорондоо ярилцаж Фредди ч автобусны ослын дараа Анатай адил гэртээ сэрж сахал нь ургасан байхыг анзаарсан байна. Ана хотыг нүүлгэн шилжүүлсэн байх гэж бодсон ч энэ нь сахал ус нь яагаад ургасныг тайлбарлахгүй байлаа. Дараа нь Фредди мананг метрээр хэмжиж үзээд 3 өдрийн дараа гэхэд манан бүхэлдээ хотыг бүрхэн гэж таамаглан улмаар тэд газрын зураг дээрх хотын замуудыг нэг бүрчлэн шалгаж манангаас нуугдаж болох хамгийн аюулгүй газрыг олохыг хичээдэг. Ингээд тэднийг шалгаж дууссаны дараа нарны гэрлийг манан хаачихсан учраас гадаа харахуулж тэд ч хоол хүнс базаахаар дэлгүүрт ирнэ. Тэд цаашдаа яхаа ярилцаж Ана тэд хоёулаа өгчихсэн юм болов уу гэж хэлэхэд Фредди санал нийсэн ч түүнийхээр тэд уруу эсвэл зэрэгцээ ертөнцид ирчихсэн байж магадгүй байлаа. Тэгтэл Ана эмнэлэгт байсан бичлэгийг санаж эмнэлэгт ирэн Фреддид сонсгох ба тэр чухрааж үзээд хэсэг эмч нар 2 сар конд байгаа өвчтний талаар ярилцаж ямар ч шинж тэмдэг илэрхгүй байвал 3 өдрийн дараа аппаратыг нь салгахаар шийдэж байгааг сонсно. Гинэт эмч нар өвчтний нэрийг Ана гэж хэлдэг. Ингээд Фредди Ана хоёр Анагийн хэлснээр эмнэлгийн конд орсон өвчтнүүдийг байлгадаг тасгуудыг шалгаж зүрхний цохилтонд маш өндөр зааж буй зүрхний аппараттай өрөө олно. Улмаар Фредди нэг санаа гаргаж Анаг суулгаад түүнийг 50 бай гэж хэлэхэд аппаратын дэлгэц дээрх зүрхний цохилтын хувьч буурч эхэлдэг. Дараа нь тэд өөр тасаг руу орж өөр нэг зүрхний аппарат олох ба энэ аппаратын үзүүлэлт Фреддигтэй яг таарч байлаа. Тэд автобусны осолд орсноос хойш 2 сарын турш конд байгаагаа ойлгоцгоох бөгөөд ус сахал нь яагаад урт ургасан байсны учирч тайлагдаж байв. Дуу хураагуурын бичлэг бол Анагийн эмч нарын хоолой байсан ба манан 3 өдрийн дараа хотыг бүрхэн гэдгэн түүний аппаратыг 3 өдрийн дараа салгах болсонтой холбоотой байжээ. Тэд ухаан орохын тулд мананг нэвтлэн гарах хэрэгтэй гэж Фредди үзэж байв. Ингээд тэд гарч идэн барин өтгөн манан дундуур арай хийж явсаар хэсэг зурус газарт ирэхэд лаасаасан хаалга тэднийг ухтана. Фреддид хаалга нэг л танил санагдсан бөгөөд тэр газарт хэвтэх олон түлхүүрүүдээс таарах түлхүүр олох гэж оролцсон ч аль нь ч таарахгүй байдаг. Тэгтэл Ана гинжээр ороосон том чулуу олж харах бөгөөд тэднийг чулуунд төхөж очтол ямар нэг мангас шиг амтан архирах сонсогдож тэр хоёрч машин руугаа яаран гүйцгээж бие хамгаалахын тулд буугаа авна. Гинэт өнөөх гинж машиных нь хажууд гарч ирээд Фреддигийн хөлийг орон түүнийг чирч эхлэхэд тэрч машинаасаа зурн тэмцэлцээр арай гэж гинжнээс молторно. Ингээд яхаа мэдхээ байсан Ана Фредди хоёр хотод буцаж ирэх бөгөөд тэд илүү их нөөц базааж илүү хүчтэй зэвсэг олж авахын тулд дэлгүүрт ирдэг.
Улмаар тэд бүх хар зам хаалттай учраас усан замыг туршиж үзэхээр болж Фредигийн эцэг эхийн гэрт хуучин завийг нь авахар эртэл байшин нь гэрэлтэй байдаг. Тэд дотогш ороод дахин 1992 он руу буцаж Фреди цаасан дээр комик зурж байгааг олж харах ба Фредигийн хойд аав нь хүү дээр ирээд түүнтэй илүү дотносхын тулд цагийг хамт өнгөрөөхийг хүссэн ч Фреди татгалзна. Тэдний яриа дууссаны дараа Фреди Ана хоёр ч одоо үедээ иргэн ирж завийг аваад голоор сэлүүрдэж эхлэх ба замдаа Фреди зурагт номл түүний ганц хань болохыг хэлж Анаач багадаа зохиолж болохыг хүсдэг байснаа хуваалцдаг. Түүнийг нагц эгч нь өсгсөн бөгөөд нэг өдөр тэр осолд орж жилийн турш имлэх тухаангүй байсны эцэст нас барсан тул Анаач зохиолж болох мөрөөдлөө орхин сувлагч болсон байв. Мөн тэр нагц эгч шигээ байдалд орохыг хүсээгүй учраас хизээ нэгэн цагт түүнийг комд оруул аппаратыг нь салгахыг гэрээсэлсэн байжээ. Бодлоггүй тэд голыгч бас өтгөн хар манан хаасныг харж хот руу буцаж ирэхээс өөр аргагүй болно. Улмаар салж явах нь тэнэг санаа гэж үзээд хамтдаа Анагийн тонхоор болох ба гэтэл Фреди гинэт нэг зүйл санаж хуучин гэрээсээ өөрийнхөө зурж байсан комикийг авчран түлхүүрнүүдтэй хаалга зурсан хуудсыг Анад харуулдаг. Үүнийг зурсан сар өдөр нь Анагийн төрсөн өдөр болон хоолны газарт байсан өдөртэй нь таарч байв. Тэр өдөр тэд хоёулаа Багт наадам руу явсан байсан тул тэнд дахин очиж үзээд Багт наадам болсон тэр өдрийн дурсамжаар аялдаг. Бяцхан Ана нагц эгчтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэн харин Фредиг хідэн хүүхдүүд дээрлэхэн сүнстэй байшин руу дагуулж явж байх ба Ана Фреди хоёр замдаа зурж бие рүүгээ хальт хараад цааш явцгаадаг. Ингээд тэд одоо үе рүү буцаж ирэхэд Ана хамгийн анх түүний зүүдэлсэн дурсамж нь Багт наадмаас гэртээ харж ирсний дараах дурсамж байсныг сандаг. Тэр нагц эгчтэйгээ өөрийнхөө бичсэн зохиолыг жүжиглж үзүүлж байгаад санамсаргуйлаа унган гал тавьж улмаар нагц эгч нь хүнд гэмтэн комд орсон байжээ. Фреди хичнээн түүнд энэ зүгээр л осол байсан гэж хэлсэн ч Ана өөрийгөө буруутгасан хэвээр байдаг. Гинэт тэд мангасын ярхрах чимээ ойрхон гарахыг сонсож ойролцоох сургууль руу орж нуугдах бөгөөд мангас тэдний араас дагаж орж ирсэн ч хүзүүндэх гинжнээсээ болоод хол явж чадахгүй байдаг. Фреди нуугдаж байгаа газраасаа сэмхэн шагааж хараад мангасын цээжинд ямар нэг зүйл байгааг анзаарах ба энэ нь өнөөх хаалганы түлхүүр байдаг. Фреди түлхүүрийг унгахаар шийдэн мангасын цээж рүү буудсан боловч амжилтгүй болж суманд зурж өнгөрсөн ч мангасыг айлган ухрааж чадна. Ингээд тэд Анагийн гэрт буцаж ирсний дараа Фреди мангасын гинжихэр урт болохыг хотын аль хэсэг аюулгүй болохыг тооцоолдог. Ана өөрийнхөө хуучин дэвтрийг олоод энэ мангас түүний зохиолд гардаг мангас болохыг олж мэдэн энэ ертөнц Фреди Ана хоёрын бичиж зурж байсан зүйлсийн тусгал болохыг ойлгодог. Уг мангас хүмүүсийг иддэг бөгөөд зохиолд мангасыг яаж устгах талаар бичээгүй зөвхөн Баатар түүнийг алж байгаагаар бичсэн байдаг. Тэгтэл Фредид нэг санаа төрж тэр дэлгүүрээс мангасыг урагдах урх хийхэд хэрэгтэй зүйлсийг цуглуулна. Замын гол дотор нь мах хийсэн хоёр манекен авчирч тавиад голд нь гараар хийсэн бөмбөг суйрлуулна. Ингээд тэд дээвэр дээр хүлээн мангасыг гарч ирэхэд Фреди бөмбөгийг дэлбэлэхээр утсыг татсан боловч амжилтгүй болж будаж дэлбэлэхээс өөр аргагүй болдог. Фредигийн эхний сум зурж мангасыг айлган мангас тэндээс холдож эхлэх ба Фредигийн хоёр дахь сум бөмбөгийг онож дэлбэлсэн ч мангаст хүрэлгүй харин гинжийг нь дэлбэлэн мангасыг суллаж орхино. Хар манан хотын төвд ойртон ирж харин мангас сул чөлөөтэй хотоор явж эхэлнэ. Ана Фреди хоёр ч Анагийн дэрж зүнхтэй зүйлээ аваад кинотеатр руу мангасаас нуугдахаар явсан ч мангас тэднийг олоод ирсэн тул тэндээс цухтаадаг. Улмаар тэд зүхтэн сүмд ирж хаалгыг нь хаагаад загалмаагаар төвжинэ. Ингээд тэд сууцхан Ана Фредигээс автуусанд түүний болзооны саналыг хүлээж аваагүйдээ уучлалт гуйхад Фреди ч Анад нэг зүйл илчлэхээр шийдэн ярьж эхэлтэл Ана гинт агуулan өвчнөдөө чичрэн татуулцаж эхэлдэг. Фреди Анаг өхүүлэхийг хүсээгүй тул Анад тэндээ хүлээж бай гэж хэлчихэд өөрөө мангастай нүүр тулахаар явдаг. Түүнд санаа зовсон Ана чараас нь дагаж гараад мангас Фредиг чирч явааг харах ба тэр өөрийгөө хамгаалахаар цүмийн модон шүрийг салгаж авна. Ингээд тэр хуучин гэртээ ирж хамгийн сүүлийн удаа тэр өдрийн дурсамжаа харах бөгөөд бяцхан Ана нагц эгчтэйгээ хамт жүжигээ тоглож байдаг. Гэтэл Фреди болон түүнийг дээрлэхдэг хүүхдүүдийн яриад байсан сүнстэй байшин Анагийн байшин байж таардаг бөгөөд учир нь тэнд өмнө нэмлэг байжээ. Улмаар бяцхан Фреди байшин шалгаж үзэхээр чулуу шидэл чулуу цонхоор нисэж 90 насаатай байсан лаануудыг онож унган гал тавих ба үнэн хэрэгтээ энэ бүх хэргийн буруут нь Фреди байсан байжээ. Тэгтэл цуснд будагдсан Фреди түн дээр ирж уучлалт гуйгаад тэд энд өөрсдийнхөө гин буруутай нүүр тулахаар ирсэн байх гэж хэлдэг. Гэтэл мангасч байшинд орж ирэн Ана ухаан алдсан Фредиг сүүлийн удаа тэврээд мангастай нүүр тулахаар босно. Тэр мангасаас айхгүй байна гэж хэлээд мангастай хэсэг зур тэмцэлцсний эцэст түүнийг шүүрний ишээр дүрдэг. Ингээд Ана цээжнээс нь түлхүүрийг аваад Фреди дээр очиход утган хар манан аль хэдийн байшинд нь тулж ирээд цонхоор орж ирж эхэлнэ. Гинэт Ана Фреди хоёр өнөх хаалганы урд ирсэн байх ба Ана түлхүүрийг хийхэд яг таарсан ч хаалга онгоохгүй байдаг.
Тэгтэл Фредигийн цус хаалга руу урсаж эхлэхэд Анна тэд хоёулаа хаалганд хүрэх ёстойг ойлгон Фредигийн гарыг аван түлхүүрийг түлхэхэд хаалга эцэст нь онгойно. Хаалгаар орсныхоо дараа Анна эмнэлгийн өрөөнд сэрж Фредид санаа зовон өрөө рүү гүйж очтол тэр аль хэдийн эмнэлгээс гарчихсан байдаг. Анна эмнэлгээс бүрэн эдгэж гарсныхаа дараа Фредигийн гэрт очиход Фредигийн асрагч нь угтаж авах ба Фреди одоо тэрэгцэр дээр суудаг болж санамжаа алдсан байдаг бөгөөд зөвхөн автобусанд сууж байснаас санаж байдаг. Гэхдээ тэр шөнө зүүдлэхдээ болсон зүйлсийг маш тодгоноор зүүдэлж түүнийгээ өглөө нь босоод цаасан дээр зурдаг байжээ. Анна зурагнуудыг хараад тэдний комд байхдаа туулсан адал явдал үнэн гэдэгт баттай болох ба дараа нь Фредигийн өөрийг нь зурсан зургийг үзүүлж энэ бол би гэж хэлдэг. Энэ нь ч Фредиг хамтдаа байсан дурсамжаа эргэн санахад тусалж эцэст нь тэд үнсэлцэж байгаагаар кино төгснө.